Сайн байцгаана уу? Би сэтгэл судлаач Дэлгэр мэнд байна. За тэгэхээр хосуудад зориулсан цуврал хичээлийн маань хамгийн ихний хичээл болох хосын харилцааг аюулт хүргэх дөрвөн морьтон хэмээх энэхүү хичээлийг та бүхэнд хүргэж байна. За хичээл болгон маань өөрийн гэсэн сэтгэл судлаачийн онол судалгаан дээр суурилж одоо та бүхэнд өгөх болно. Тэгэхээр хамгийн ихний хүргэж байгаа энэхүү сэтгэл судлаачийн мэдээлэл маань болохоор John Gottman гэдэг нэртэй. За 30 орчим жил одоо яг хосуудын судалгаа одоо хөгжүүлэлт хөтөлбөрүүдийг хийж байгаа ийм сэтгэл судлаачийн мэдээлэлээр та бүхэнд одоо хамгийн анхны хичээлийг хүргэж байна. За хувьдаа яг энэ одоо John Gottman гэдэг энэ сэтгэл судлаачийн яг хөгжүүлэлт хөтөлбөрт нь хамрагдаад ингээд ажилладаг. За тэгэхээр энэ хүн маань өөрөө яг одоо хосын харилцааны сэтгэл судлаач нарын донд хамгийн нэр хүндтэй сэтгэл судлаач нарын нэг гэж явдаг. За тэгээд 40 орчим жил гэр бүлийн доктортой харилцаанд юу чухал байдгийм бэ гэдэг ийм судалгаануудыг хийсэн. За тэгээд нийтдээ судалгаанд оролцсон хүмүүсийнх нь одоо тоо нь бол 3000 орчим хосууд хүрсэн байдаг гэж үздэг. За тэгээд эхнэр Julia Schwartz гэдэг энэ одоо бас адилхан клиник сэтгэл судлаач байгаа. Энэ хоёр хамтраад одоо хосын харилцааны институт гэдэг байгууллага байгуулад за энэ бас Америкт даяараа хосуудад зөвлөгөө өгдөг. За одоо хотоос гаргаад 7 хоногийн ингээд амраах явцад нь бас хосын харилцааных нь хөгжүүлэлт хөтөлбөрүүдийг нь хийдэг ийм байгууллага байдаг. За тэгээд ерөнхийдөө John Gottman-ы судалгааны дүгнэлт нь бол хосуудын маргалдаж байгаа асуудал хамгийн чухал зүйл биш ээ. Хамгийн гол нь асуудлаа шийдвэрлэж байгаа тэр загварууд нь ямар аргуудыг ашиглаж чадчих байна вэ гэдэг нь ер нь бол хосыг цаашдаа амжилттай байх уугүй гэдгийг тодорхойлно гэж үздэг байна. За тэгээд түүний судалгааны дүгнэлт болох ямар ч ерөнхийдөө эрүүл харилцаа одоо ийм аюулын дөрвөн морьт ингээд та бүхэнд нэг бүрчлэн танилцуулна. Энэ дөрвөн үйлдэлийг л хийгээд авах юм бол ямар ч эрүүл харилцаа тодорхой хугацааны дараа эрүүл бус болно гэдгийг гаргаж ирсэн байх нь. За тэгээд хиний John Gottman сэтгэл судлаач өөрөө 1970 оноос хойш судалгаануудаа хийж байгаа. Тэгээд хамгийн анх судалгаануудаа хийж байхдаа ерөөхдөө тодорхой таамаглал байхгүй хосуудыг суулгаж агаад яриаг нь ажиглаад за эдгээр хосууд юу 3 жилийн дараа 5 жилийн дараа хамтдаа байх уу үгүй юу гэдэг ийм таамаглалуудыг дэвшүүлээд тэгээ 3 жилийн дараа эргээд ингээ харахаар ерөөхдөө яг энэ дөрвөн үйлдэлийг хийдэг байсан хосууд маань гэр бүл салалттай бас дээрээс нь аз жаргалын түвшин нөгөө хосуудтайгаа харьцуулахад маш муу буюу бага байсан байх нь. Тэгэхээр энэ дөрвөн үйлдэл ямар үйлдэлүүд болох талаар одоо ингээд нэг бүрчлэн үзье. За хамгийн ихнийх нь бол шүүмжлэх байгаа. За тэгээд шүүмжлэх гэдэг зүйлийг ойлгохын тулд эхлээд гомдол гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Яагаад гэхээр маш олон хосууд маань бид нар бол нэгнийхээ үйлдэлд аливааны хийсэн үйлдэлт нь гомдох тохиолдлууд маш их гардаг. За энэ гомдлыг шүүмжлэлээс ялгах нь хамгийн чухал гэж үзсэн байна. За тэгээд ерөөхдөө гомдол нь босон үйл явдлын талаар буруу ойлголтоо ярих. Тэгээд тодорхой одоо хийсэн үйлдэлээр суурилдаг байна. За тэгээд жишээ олгоод хэлэх юм бол өнөөдөр хэрвээ ингээд оройтно гэдгийг эрт надад хэлсэн бол тэ ингээд цагийн толгойч хэлэхгүйгээр эрт хэлсэн бол би ингээд орой яг юу хийх вэ гэдэг төлөвлөгөөгөө өөрөө гаргах боломжтой байсан. Гэтэл чи оройтно гэдгээ тулгаж хэлээд ингээд би орой юу хийхээ сайн мэдэхгүй ер нь энэ надад таагүй байна гэдэг нь бол энэ гомдол ах нь. Яагаад тэгэхээр одоо нөхөр нь юм уу эсвэл эхнэр нь гэртээ би оройтож очин шүү гэдэг мэдээлэл өгөөгүй гэдэг үйлдэл нь тодорхой юу хийгээгүй вэ гэдэг үйлдэл нь тодорхой. За шүүмжлэх гэдэг нь харин юу юм бэ гэхээр үйлдэл ярихын оронд зан чанар руу одоо довтлох, дайрах, зан чанарыг шүүмжлэх ийм зүйлийг гэдэг байна. Ихэвчлэн ямар нэгэн хийсэн үйлдэлийнх нь зөв буруу гэдэг энэ одоо тодорхойлох зорилгоор ингэж хийдэг байна. За тэгээд жишээлбэл дээрх жишээн дээр яг адилхан тохиолдол боллоо тий. Тэгэхэд оройтож хэлсэн гэдгийг нь хэлэхгүй мөртлөө чи яагаад зөвхөн өөрийгөө боддгийм бэ? Чи ингээд амиа хичээсэн дандаа өөртөө хэрэгтэй шийдвэр гаргадаг. Энд чинь ингээд амиа хичээсэн үйлдэл чиний үйлдэл чинь буруу гэдэг ингэдэг. Тэгэхээр үйлдэл дээр одоо жишээл энэ хүний хэлж байгаа үгэнд нь жишээлбэл чи надад оройтно гэдэг мэдээлэлээ хэлээгүй штэ гэдэг үг байхгүй байгаа. Тэгсэн мөртлөө шууд чи бол амиа хичээсэн, чи бол өөрийгөө боддог, дандаа ингэж нэг өөртөө хэрэгтэй мэдээлэл одоо хэрэгтэй шийдвэрүүдийг гаргадаг гэдэг ингээд хийсэн үйлдэл рүү ингээд хэлэхгүй мөртлөө тэр хүнийг одоо зан чанар руу ингээд дайрч байна гэсэн. За инхээр юу ойлгомжгүй болдог вэ гэхээр сонсож байгаа хүнд
ямар үйлдэлийг буруу хийсэн бэ гэдэг нь ойлгомжгүй болчтой. За чи одоо ингээд чи одоо би та бүхэн жишээ болгож гаргая л да. Жишээл чи үргэлжил өөрийгөө боддог. Чи үргэлжил намайг хизээч одоо бодож байгаагүй. Чи миний юу хийдгийг хизээч мэддэггүй. Чи яагаад дандаа л амиа хичээдгийг. За эсвэл чи яагаад дандаа зөвхөн одоо яг өөртөө хэрэгтэй л зүйлсүүдээ хийдэг гэх мэтлэнгээ одоо яг би энэ хоёр жишээн дээр хэлэхэд те гэх мэтлэнгийн ийм үгнүүдийг хэлээд байвал таны өгүүлбэр ингэж хэлж байвал та нөхрөөгөө эсвэл эхнэртэй өөрийнхөө талаарх гомдлоо ярихын хооронд тэр хүний зан чанарыг шүүмжилж байна гэсэн үг. За ингээд шүүмжлэл сонсож байгаа хүн ямар үйлдэлээ буруу хийсэн бэ? Ямар үйлдэл нь тань таалагдахгүй байгаа вэ гэдгийг ойлгодоггүй. Өөрийгөө одоо хуваа хичээсэн, амиа хичээсэн, манай эхнэр надад дургүй юм байна, манай нөхөр надад дургүй юм байна. Яагаад дандаа намайг шүүмжлээд идэв гэх мэтлэнгийн ингээд ийм бодлуудыг төрүүлдэг байх нэ. Тэгэхээр шүүмжлэл маань гомдлохоос л ялгаатай байх нь. За тэгээ шүүмжлэл цаашдаа яад юм бэ гэхээр ерөөдөө бол гэр бүлийн ингээд хоёр хүн байлаа гэхэд одоо ялангуяа ихвчлэн эмэгтэйчүүдээс энэ үйлдэл гардаг гэж энэ судалгаанаас гарсан байгаа. Юу гэхээр хосын харилцааны аз жаргал одоо багассан тий өөрийнх нь амьдрал дах сэтгэл ханамж багасаад ирэнгууд эргэн тойрноос ер нь юу болохгүй ингээ хайдаг. Тэгэнгუთ хамгийн ихний одоо олдж байгаа буруутай хүн нь одоо нөхөр нь ихвчлэн байх тал маш өндөр байдаг. Тэгвэл нөхрийнх нь юу нь болохгүй байна гэдээ ингээ харахаар өөрт нь цаг гарахгүй байна, анхаарал тавихгүй байна, хүүхдүүдэд өсгөхт нь одоо хангалттай оролцоотой байхгүй байна. За магадгүй санхүүгийн хувьд хангалттай хэмжээний мөнгө олохгүй байна. За ээж аавтай сайхан харилцахгүй байна гэх мэтлэн ямар нэгэн алдаатай зүйлийг нөхрөөсөө олдог. За ингээд тэр алдаатай зүйлээ өөрийнхөө аз жаргалгүй байдлын үр дүн гэж ойлгоод аз жаргалтай болохын тулд нөхрийнхөө үйлдэлийг засах ёстой юм байна гэж ойлгодог. За энэ бол одоо бүр маш илбэг байдаг үйлдэл. Тэгэхээр хэрвээ танай гэр бүлд ийм зүйл тохиолдож байгаа бол эхнэрүүд эхлээд аз жаргалтай байхын тулд би миний нөхрийн үйлдэл буруу байх гэхээсээ илүүтэй би яг амьдралтаа юу хүсэж байгаа юм бэ гэдэг том асуултанд хариулах цаг нь болсон байна гэдэг ийм тохио юм шүү. Тэгэхээр хэрвээ та нөхрийнхөө үйлдэлүүдийг шүүмжлээд юу ч харсан таалагдахгүй юу ч одоо дургу хөргмээр тэгээ тэрнийг ингээ хэлэхгүй л болохгүй юм шиг санагдаад эхэлвэл та яах вэ гэхээр өөрийнхөө амьдралын магадгүй гэр бүлийн за дээрээс нь ажлын карьерийн төлөвлөгөөнүүдийг маш зөв дараалтаа гаргах цаг болсон байна гэдэг тохиол. За ингээд ерөөхдөө энэ одоо шүүмжлэлүүд нь итгэл үнэмшлүүд дээр суурилдаг гэдэг ингэж байгаа. Тэгэхээр жишээлбэл одоо манай нөхөр бол одоо надаас улсрал баг гэл одоо магадгүй анх суух үедээ бодож байсан бол тэр зүйл нь 15 жилийн дараа ч гэсэн итгэл үнэмшил хэвээр үлдсэн байдаг. Тэгэхээр боловсрал баг болохоро л намайг ингээд энэ цаг гаргахгүй намайг аз жаргалгүй байлгаад байна гэдэг нэг маш олон жилийн өмнө бодож байсан итгэл үнэмшил нь нөгөө нөхрийнх нь буруу үйлдэлтэй шууд холбоотой юм шиг ингээд санагддаг. Тэгэхээр хичнээн одоо нөхөр нь одоо боловсралтай сайхан амьдраад тийм ингээд нэг боломжийн орлого олоод ингээд явж байгаа ч гэсэндээ тэр одоо анх гэр бүл болохдоо би болсон итгэл үнэмшлээсээ болоод нөхрийнхөө ямар ч гаргаж байгаа үйлдэлүүдийг буруу гэж дүгнэх гэдэг талтай. Тэгэхээр тэр хамгийн анхны итгэл үнэмшлүүд рүү бас нэг эргэн хараад тэдгээр зүйлс зөв байна уу буруу байна уу үл хамаарна. Та тэдгээр бодлуудыг итгэл үнэмшлүүдийг одоо хүртэл авч явах нь зөв үү гэдэг дээр бас шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн. За тэгээд ерөөхдөө бол нэг гэр бүлийн хүний алдаа дутагдaltaй талыг гаргаж ирдгээ гэдгсэн тий. За хамгийн ихний үйлдэл маань ингээд шүүмжлэх байгаа. За хоёр дахь нь болохоор басамжлах. За шүүмжлэл сонсож байгаа хүн буцаагаад яадаг вэ гэхээр одоо намайг ингэж юм те намайг ингэж хэлж байгаа юм чинь тэгэл өөрөө ч гэсэн ямар юм дээ гэд ингээд басамжлалт төрдөг. За шүүмжлэл бол ерөнхийдөө зан чанарлуун дайрдаг бол басамжлал бол тэр хүнийг өөрөөсөө дор гэдгийг л мэдрүүлэх зорилготой. Чи намайг ингэж хэлж гэнэ үү? Чи яг үнэндээ өөрөө надаас дор гэдгийг мэдэж гэнэ үү? Тэ чамд зөндөө олон одоо жишээлбэл боловсролын тухай жишээн дээр ярихад чи яг илүү сургууль төгссөн байж болно. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд би жишээлбэл хүүхдүүдийнхээ боловсролын бүх одоо санхүүгийн үүрэг хариуцлага би ганцаархан үүрдэг. Чи чадахгүй штэ гэдэг ийм хандлагаар буцаагаад нөгөө хүнээ доромжлох, басамжлах ийм зүйл гарч ирдэг. Тэгээд үр дүн нь ердөөсөө би илүү чи бол надаас бага гэдэг ийм мэдрэмжийг төрүүлдэг байна. За тэгээд ерөнхийдөө нэг өөрийгөө илүү гэж бодож байгаа учраас тэр хүнийг
ямар талаараа өөрөөсөө дутуу вэ гэдгийг нөхрийгөө эсвэл эхнэрийгээ өөрөөсөө дутуу гэдэг бүх зүйлүүдийг гаргаж ирдэг гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол нэг энэ басамжлах, үл хүндлэх энэ байдал бол маш олон янзаар илэрдэг. За үгэн болон үгэн бус байдлаар ерөөхдөө бол хажууд нь байхад бол ингээд тааламжгүй чи угаасаа л надаас дор гэдэг одоо гэдэг аваа гаргадаг ч юм уу тий. За яожлох, тохуурхах, доромжлох, чиний чаддаг гэж юу байсан харъя л та гэдэг ч юм уу тий. За тохуурхах нь магадгүй ингээд тоглоомын өнгө баястай юм шиг сонсогдож байгаа боловч цаагаараа чи чадахгүй штэ. Чи ерөөхдөө өөрийгөө муу гэдэг мэдж байгаа бидтэй гэдэг ийм мэдрэмжийг нөгөө хүндээ өгчээдэг аа. За доромжлох үгнүүд нь бол одоо бидний хамгийн их одоо бухимдахаараа одоо нэг нэгэндээ гаргаж ирдэг тэр үгнүүд гэдэг. За чи өөрөө тэнэг штэ тий. Чи бол бүдүүн буцаа турч чадахгүй байна. За чи бол маш царай муутай, чи үзэж хөөрхөн болохгүй. За чи бол ердөөсөө маш арчаагүй, муухай за эсвэл хизээч чи гэр бүлээ авч явах хэмжээний юм санхүүгийн боломжтой болохгүй гэдэг ч юм уу. За залах уу гэдэг нь чи ердөөсөө ингээд намайг одоо анх суусан цагаасаа л залахгүй байсан. Би л чамайг авч явж байгаа. Чи бол ердөөсөө туйлын залхуу хүн гэдэг. За чи бол ердөөсөө новшийн үйлдэлүүд гаргадаг. За чиний зам бол бэртгчин гэх мэтлэнгийн ийм үгнүүдийг бид нэр өөртөөгөө эхнэрээсээ нөхрөөсөө илүү гэдгийг мэдрэхийн тулд тэр хүнийг өөрөөсөө дорд гэдгийг нь мэдрүүлэхийн тулд хэлдэг байх нэ. За бүдүүлэг байдал гаргадаг. За янз бүрийн хороо үг хэлдэг, хуваа хичээдэг, хараал хэлдэг, за элэг дог хийдэг, дайсагнаа хошиндаг. За энэ маань зарим тохиолдолд зөвхөн хосын хоорондох үйлдэлтэй гарч ирэхгүй олон нийтийн дунд бас гарч ирдэг. За хэрвээ энэ одоо басамжлах үйлдэл зогсохгүй хүндрээд хосын харилцаа эрүүл бус байдал руугаа шилжээд ингээ утсан тохиолдолд бол энэ хорон үг хэлэх, элэг дог хийх, дайсагнасан хошигнол гэх мэтлэнгийн үйлдэлүүд бол олон хүмүүсийн дунд шууд гарч ирдэг. Манай нөхөр чинь ердөөсөө тэгдэг байхгүй юу? Манай эхнэр чи ер нь л их залхуу хүн байхгүй юу? За манай эхнэр чи ер нь өөрийгөө л боддог хүн дээ гэх мэтлэнгийн ингээд тоглоом хийж байгаа юм шиг боловч цаагаараа тэр хүнийг хойлохна багтаа магадгүй хэлж чадахгүй байгаа үгнүүдээ олны дунд хэлж эхэлдэг байх нэ. Энэ маань хосын харилцааны одоо эрүүл бус байдлыг илтгэдэг. За басамжлалын одоо энэ зурагтай адилхан тий басамжлалын энэ үгэн бус харилцааны нэг том зүйл болохоор ингээд нүдээр илтгэх чи яаж чадах уу гэж. За эсвэл ингээд одоо амныхаа дэд хэсгийг одоо чи яаж чадах уу гэд уруулаа хөтлөж байгаа ийм дүрснүүдийг гаргаж ирдэг. За ийм нүүрний одоо хувилбар харсан хүн ерөөхдөө буцаагаад 50 байж та болчдөг. За ингээд нэг 3 дахь хэсэг рүү ордог. Гэхдээ 3 дахь хэсэг рүү орохоос өмнө басамжлал цаашаа яаж өрнөдөг юм бэ гэдэг та бүхэнд танилцуулъя. Ерөөхдөө бол энэ дөрвөн морьтон гэдэг энэ дөрвөн аюултай үйлдэлийн хамгийн хүнд үйлдэл нь басамжлал гэж үздэг. Яагаад гэхээр хосын харилцаа бол хоёр хүнээс бүрддэг. Хоёулаа маш чухал оролцоотой. За тэр нь 50-50 байх уу, 70-30 байх уу тэрнээс үл хамааран хоёулаа бол хосын харилцаанд чухал гэдэг мэдрэмжэн дээр суурилдаг. Хоёулаа нэг хүндэтгэж энэ хосын харилцаа маань үргэлжилдэг учраас би чамаас илүү, чи надаас доор гэдэг энэ одоо харилцааны загвар маань хосын харилцааг хамгийн эрүүл бус, хамгийн аз жаргалгүй, за тэгээд салалт руу ерөөхдөө чиглүүлж яадаг ийм үйлдэл гэж тодорхойлсон байх нэ. За тэгээд ерөөхдөө бол хүнийг өвтгөх зорилгоор тий яагаад тэгэхээр би шүмжлүүлсэн энэ үйлчлэгийг бол ингээд муухай гэж хэлсэн. Тэгэхээр би буцаагаад энэ хүнийг жишээлбэл надаас илүү сайн үйлчлэж хийж чадах юм уу гэдэг ийм басамжлалыг гаргаж ирдэг гэсэн үг. За эрсдэл өндөр байгаа гэлтэйгээ гэсэн хэлсэн тийм. За ерөнхийдөө бол ийм басамжлал сонсож байгаа хүн чи чадахгүй гэдэг ийм зүйлийг мэдэрч байгаа хүн яадаг вэ гэхээр жигшиж эхэлдэг. Намайг одоо өөрөөсөө дор гэж үздэг. Яагаад намайг тэгж үзэж байгаа юм бэ? Яагаад бит хоёр энэ өнгөрсөн жилүүдэд ингээд хамт босоосон амьдралдаа өөрийгөө илүү оролцоотой байсан гэж үзэж байгаа юм. Яагаад миний хийсэн энэ бүх хүч хөдөлмөр за тэгээд энэ цаг сэтгэл гаргасан энэ бүх үйлдэлийг яагаад энэ хүн үүсгэж байгаа? Яагаад өөрийнхөө илүү гэж үзэж байгаа гэдэг ийм зэвүүцэлт ерөөхдөө төрдөг. За ингээд зэвүүцсэн хүмүүс ерөнхийдөө цаашдаа тулгарсан үндсэн асуудлаа шийдвэрлэхийн оронд ингээд нэг нэгэндээ улам дургуутж эхэлдэг байх нэ. За нэг нь ингээд одоо жишээгээр нэг нэгнийгээ ингээд хүндэлдэггүй за ялангуяа юм басамжилсан харилцаатай хосууд бол бусадтай харьцуулахад бол халдвар төвчин тусах магадлал маш өндөр. За энэ нь дархлаатай шууд холбоотой. Тэгэхээр үл хүндэтгсэн газар
хүмүүсийн дархлаа бол одоо буурдаг байх нь энэ ганцхан хусын харилцаан дээр ч биш албан байгууллага дээр ч гэсэн бас энэ ажиглагддаг. Тэгэхээр би энэ байгууллагт ч юм уу энэ гэр орнд ер нь бол миний оролцоо ингээд хүндлэл хүлээдэггүй намайг хинч биш юм шиг те бусдаас дорд үздэг гэдэг ийм бодолтой ийм зүйлийг мэдэрч байгаа хүн бол ханиад хүрэх магадлал өндөртэй ямар нэгэн одоо ялангуяа үйл болонгууд маш хурдан хоолой нийлэлцдэг ч юм уу те ингээ ханиаднасаа салж чаддаггүй ийм зүйлсүүд байдаг байна. Тэгэхээр хэрвээ танай гэр бүлийнхэн дархлаа султаа байгаа бол та хоёрын харилцааны загварт басамжлал байгаа юм биш үсттэй гэдэг энэ тохиог маш чухалаар авч үзээрэй. Тэгэд энэ бол хамгийн дөрвөн аюулын хамгийн хүнд аюул нь учраас хосууд энийг нэгнээсээ илүү гэдэг энэ бодлуудыг цэвэр авч хаях юм бол хасын харилцаа эрүүлжих эхлэл нь болдог байна. За шүүмжлэл сонсоо дээрээс нь басамжлал одоо нэг хооронд явагдаж байгаа энэ хүмүүс 3 дахь үйлдэл нь юу гаргадаг вэ гэхээр өөрийгөө хамгаалах. За өөрийгөө хамгаалах гэдэг энэ одоо үйлдэл бол ерөөхдөө хүн төрөлхтөнд байдаг. За ганцхан хүн төрөлхтөн биш амьтад ч гэсэн ямар нэгэн аюул тулгарх юм бол бид нар түүнээс өөртөө ингээ хамгаалж одоо тухайн аюулыг өөртөө бий болохгүй хөргүүлэхгүй зорилгоор ингээ шууд өөртөө бие хамгаалдаг. За тэгээд өөрийгөө хамгаалж байгаа хүн маань бол ерөнхийдөө яадаг вэ гэхээр шүүмжлэл бол нэг үйлдэл дээр нь зориулаад ирсэн тий. За чи бол нэлээд арчаагүй байх шүү гэд ингээд ирсэн. Харин одоо нэг өөрийгөө хамгаалах нь буцаагаад тэгвэл чамд байдаг 5 асуудлыг би хэлье гэд үргэлж дандаа ирж байгаа энэ шүүмжлэлээс нь үргэлж хэд дахин илүүг буцааж явуулдаг. Чи намайг арчаагүй гэж байна. Тэгвэл чи бол одоо хамгийн залхуу хамгийн цэвэрч бус те одоо ингээд ээж аавыг маань хүндэлдэггүй. За тэгээд мөнгө олдоггүй. За тэгээд гадуур явахтаа те чи ердөөсөө ингээд гэр орныхондоо ингээд хүндлэл үзүүлдэггүй. Чи ингээд ерөөхдөө бол их муухай надтай харилцдаг гэд ингээд буцаагаад нэг жишээнийх нь орон 5 жишээ өөрлөө ингээд явуулдаг. Тэгэхээр энэ нь яаж байгаа вэ гэхээр өөрийгөө хамгаалж байна гэсэн үгсэндээ миний энэ ганцхан буруу биш штэ. Чиний ч гэсэн бас буруу байгаа штэ гэдэг илэрхийллээ нөгөө хүндээ бүр хүн дээр өгдөг гэсэн. Одоо юу гэдэг өөрөө 10% хэцүү байдлыг мэдэрсэн бол буцаагаад нөгөө хүндээ 40% хэцүү байдлыг мэдрүүлэх гэж зорилгоор ингэж дайралт хийдэг. За яг энэ өөрийгөө хамгаалахын нөхцөлд ерөнхийдөө хүмүүс яадаг вэ гэхээр өөрийгөө хохирогч гэж хүлээж авдаг. Намайг төрүүлж зүг зүгээрээ жахт чинь шууд төрүүлээд дайрсан. Тэгэхээр би буцаагаад дайрах эрх үүсэж байна гэд өөрөө өөртөө ингээд би хохирогч учраас буцаагаад тэр үнийг гэмтэх надад эрх байгаа гэж боддог. Тэгэхээр тэр эрхэнд одоо нөгөө сонсож байгаа хүн бол үнэхээр тааламжгүй ханддаг байдал гаргадаг. За ингээд өөрийгөө хамгаалж байгаа хүн яадаг вэ гэхээр миний энэ гаргасан үйлдэл чинь миний буруу биш шүү дээ. Чиний буруу байхгүй юу? Чи л оройтож ирэхээ эрт хэлээгүй учраас би чам руу буцаагаад ингээ ууралж байна. Буцаагаад би чам руу ингээ 15 минут 20 минут залгаж ингээд чамайг дайрч байна. Эсвэл би юм одоо буцаагаад те ингээд ийм маш урт мессеж 5-ыг бичиж जैन те. Яагаад тэгэхээр чи надад эртгэн те энэ оройтон гэдэг мэдээллийг хэлээгүй штэ гэдэг ингээд одоо миний энэ уур бухимдалтай байгаа бол чиний буруу гэдэг буцаагаад ингээд одоо сумыг тэр үлгөө өгч байна гэсэн. За зарим тохиолдолд ерөөхдөө нэг миний хийсэн үйлдэл чинь миний буруу биш штэ гэдэг дээр одоо Монголд за олон улсад ч гэсэн бас байдаг энэ итгэл үнэмшлүүд гарч ирдэг. Энэ дээр одоо ялангуяа монголчууд дээр бол миний сайн өдөр биш те. Манай одоо лам хэлсэн учраас за манай одоо хин нэг намаа битгий тэгэр гэж хэлсэн учраас гэх мэтлэнгийн ийм шалтгаан бас гаргаж ирэх тохиолдол гардаг. За ерөнхийдөө одоо дараагийн ингээд өөрийгөө хамгаалж байгаа нэг арга нь болохоор зэрэгцэж гомдлдог. За чи намайг ингэж хэлж байгаа бол би яг адилхан шалтгаан гаргаж ирнэ. Жишээлбэл чи намайг оройтгоо хэлдэггүй гэж байна. Тэгвэл чи яг үүндээ яадаг вэ? Өглөө намайг гараа явахад л араас мессеж бичдэг. Чиний төрөл тэр үйлдэл чинь яг яаж байгаа ингээд яг өөртөө адилхан одоо гомдлж байгаа тэр үйлдэлийн буцаагаад тэр хүн лөө гаргаж ирээд чи ч гэсэн яг адилхан үйлдэл хийдэг үстэй гэдгийг ингээ гаргаж ирдэг. Гэтэл яг нэг гол үндсэн асуудал болохоор эхнэрний юм нөхөр нь уул нь гомдол хэлчихсэн. Тэгээ бүр хамгийн анхны хүсэл сонирхол бол гомдлоо хэлчихсэн. Гэтэл энэ бүхэн одоо ингээд бүр нэлээд хүндэрсэн байдал руу шилжиж байна гэсэн. За санал үл нийцэх нийцээ дараа нь зэрэгцэж гомдлж байна. За жишээлбэл одоо ингээд наад чинь худлаа штэ чиний хэлж байгаа худлаа би ердөөсөө ингээд чамтай мэдээлэлээ ингээд хуваалцдаг бол биш ээ. Ерөөдөө жийл намайг ингээд зүгээр байж хаад чинь ингээл одоо 10 удаа уцтаал тий олон хүмүүсийн хажууд би ингээд хүмүүстэй хамт байхад чинь чи надад ингээд уцдаг. Энд чинь ингээд намайг их нэртэй одоо юу яасан баригдсан хүн
гэж ийм доромжилсан мэдрэмж төрүүлсэн. Тэгэхээр нь би чам руу буцаагаад одоо ингээд өөрийгөө хамгаалаад хэлж байна гэд. Би ингэсэн болохоор би чи ингэсэн болохоор би тэгсэн гэдэг ийм үйлдэл рүү шилждэг. За энэ өөрийгөө хамгаалахын нэг аюултай хувилбар нь юу вэ гэхээр энэ ингээд хүндрээд ах юм бол нүчирхийллийн үйлдэл рүү шилжин ордог. Чи намайг ингэсэн учраас би чамайг тэгж байна. Чи яагаад намайг анханасаа доромжилсан? Яагаад тайван байхад чинь чи юу ч болоогүй байхад одоо ингээд хэрүүл өдөөд байгаа юм тий. Тэгсэн учраас би чамайг дуугаа олох гээд ингээд хөшөлсөн, дуугаа олох гээд чамайг доромжилсан гэх мэтлэнгийн ийм одоо хүчирхийллийн хамгийн анхны загвар бол яг энэ өөрийгөө хамгаалахаас эхэлдэг. Тэгэхээр хэрвээ одоо танай гэр бүлд энэ байдал үүсэж байгаа бол хэрвээ нэг зогсоохгүй бол цаашаа одоо хүчирхийлэл гэдэг маань хүч хэрэглэх гэсэн үг тийм. Тэгэхээр хэрэгжилж байгаа тэр хүчийн хэмжээ болон давтамж нь нэмэгдээ явдаг. Ингээд та өөрөө ч мэдээгүй байжгаад нэг өдөр өөрөө хүчирхийлэгч болсон байх эрсдэл өндөрөө гэсэн үг. За санал нэгдэж байгаа юм шиг тийм л дээ би чамайг ойлгож байна. Тэгтээ яг одоо нөгөө түрүүний хэлсэнчлэнтэй чийж гэсэн над руу өглөө гарах болгонд маань мессеж бичдэг штэ. Тэр үйлдэл чинь яг энтэй адилхан ингээд одоо яг эхнэрийнхээ эсвэл нөхрийнхөө тэр хэлэх гээд байгаа үгнүүдийг бас сонсохгүй өөрийгөө хамгаалж эхэлдэг байх нэ. За юун дээр ингээд хосын зөвлөгөөн дээр бас маш их сонсож байхад юу гардаг вэ гэхээр ингээд 40 минут ч бай, нэг цаг ч бай хосууд нэгнийхээ ингээд гомдлыг яриад тэр үед одоо манай аавд тэгж хэлсэн. За эсвэл энэ үед миний мөнгийг тэгж үрсэн. За энэ үед одоо би хүүхд рүүгээ маш муухай хариулсан. За ингэхэд намайг зогсон гэдэг ингээд дандаа их нэг гомцсон үйлдэлүүд ингээд ярьдаг. За ингээд сонсож байхдаа хүмүүс бас өөртөө хүслийг хэлдэг. Жишээлбэл яг тэр үед намайг тэр цохих үед нь зүгээр за би уурлуулсан байж болно. Уураа ингээд барьж чадахгүй ингээд надад гар хүрсэн байж болно. Тэгтээ гар хүрчээд цаашаага хараад телевизүүдээ суудсан. Энэ бол нэр үнэхээр байж болохгүй. Энэ би бүр ингээд дарамжлагдсан мэдрэмж авсан те. Ингээд надад үнэхээр миний ингээд сэтгэл өвдөж гэнэ үгүй гэдэг энэ хүнд чухал юм бол намайг ирээд тэрвэрх тайвшруулах эсвэл уушлалтгүй хөстэй байсан ингээд ингэдэг. Гэтэл ингээд өөртөө хүслийг хэлжээтэл нөгөө нөхөр нь ч юм уу нөгөө талд нь байгаа ихнэр нь бас ингээд энэ хүслүүдийг сонсдоггүй. Тэгээд хосын ингээд 40 минутын нэгнийхээ гомдлыг яриад дээрэс нь хүслүүдээ ярьсны дараа за танаа ихнэр таныг тэр үед юу хийгээсэй гэж хүсэжсэн юм шиг байна гэдэг ингээд буцаага асуухаар нөхөр нь эсвэл ихнэр нь хийсэн үгийг мэддэггүй, ойлгоогүй байдаг. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа вэ гэхээр бид нэр их тохиолдол өөрийгөө хамгаалж байхдаа хизээж тэр хүн надаас юу хүсэж байна вэ гэдэг асуултанд хариулдаггүй. Тэрийг ойлгохыг ч хүсдэггүй. Харин өөрийнхөө хэлж байгаа нөгөө над руу чи 1 жад явуулсан бол би чамд буцаад 5 жад явуулж байна. Миний 5 жадыг чи сонсож гинүү гэж буцаад өөрийнхөө хэлж байгаа тэр үгнүүдийг ингээд тавтан хэлээд байдаг. Тэгэхээр үндсэндээ хамгийн анхны энэ хүн над руу ямар жад явууллаа, ганцхан л юм байсан. Тэр нь юу байсан бэ гэдэг бид нэр өөрөөдөө өөрийгөө хамгаалах үйл явцад сонсож ойлгож чаддаггүй. Тэгэхээр тэрийг сонсох нь одоо яг хосын зөвлөгөөнд ирэхгүй байх те ингээд өөрөө өөртөө имжлэх юм хэлэн болж чаддаг. За ерөнхийдөө бол өөрийгөө хамгаалж байгаа хүмүүс бол чи ихлэ шүүмжилсэн юм чи хойлоо шудрах л бай гэдэг тий. Тэгээд өөрөө ингээд буцаад өөрийгөө хамгаалах гэхээр сонсохгүй болохоор ингээд чи шудраг биш вэ штэ чи намайг яриулахгүй байна гэдэг. Тэгэхээр энэ дээр аль болох одоо эдгээр үйлдэлүүд маань өөрсдөө аюултай үйлдэлүүд учраас хинийхэн зөв хинийхэн буруу гэхийн оронд тий ямар үйлдэлүүд дээр гомцсон бэ гэдэг ярилцах нь чухал. За тэгээ би та бүхэнд яг энэний дараа 4 яг энэ аюулыг засах эмчилгээний 4 одоо үйлдэлийг бас зааж өгөх байгаа. Тэгэхээр энэ үйлдэлүүдийг эхлээд маш сайн ойлгох нь чухал байна. За тэгээд өөрийгөө хамгаалахын үйлдэл маань ерөнхийдөө бол нэг уучлалт гуйлах хэлхсэд гомдолтой үйлдэлийн төлөө тий. Тэгэхээр тэрний оронд өөрийгөө хамгаалаад нөгөө нэг жадаа буцаагаад шилжүүлээд байдаг. Тэгэхээр энэ бол нэг үр дүнд нь ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр нэг жад явуулаа буцаад 5 жад авч байгаа хүн бол энэ хүн хизээч намайг сонсохгүй юм байна. Хизээч намайг ойлгохгүй юм байна. Хизээч миний хэлж байгаа үгнүүдийг надад чухал учраас одоо ингээд энэ хүнд ч гэсэн чухал байж болно шүү дээ. Бас хичээж болно шүү дээ гэдэг ойлгохгүй юм байна гэдэг ийм мэдрэмжийг төрүүлдэг. За ингээд нэг хэрэг та бүхэн санаж байгаа бол хамгийн анхны шүүмжлэл хаанаас үүсдэг вэ гэхээр эмэгтэйчүүд сэтгэл ханамжгүй үедээ аз жаргалтай болох үйлдэл хайдаг гэсэн тийм. Тэгэхээр тэр амьдралыг наз жаргалгүй болгоод байгаа хүн нь энэ өөрийг нь сонсдгүй нөхөр нь юм байна гэдэг энэ дүгнэлтийг дахиад батлаад байдаг учраас энийг ганцхан эмэгтэйчүүд биш нөхрөөд маш сайн ойлгоод өөрийгөө хамгаалах гэдэг үйлдэлийг аль болох багасгах нь чухал юм шүү.
За өөрийгөө хамгаасны үр дүнд ерөөдөө бол хосын харилцаа бол бид хоёр тий. Тэгээд бид хоёр энэ амьдралыг одоо эхлүүлсэн. Тэгээд энэ амьдралыг хамтдаа дуусгана. Бид хоёр бол маш олон хүмүүсийн ач зээ нарынхаа одоо эхлэл нь. Тэгэхээр энэ амьдрал бол бид хоёр хамтдаа гэдэг бодлын оронд чи би гэдэг бодол үүсдэг тий. Чиний эсрэг би. Чи намайг гэх юм бол би чамайг тэгнэ гэдэг юм одоо дайсагнал гэх юм бол дайсагнал нь өөдөөс эсрэг болно. Уул нь бол хамтдаа нийлээд одоо энэ гэр бүлийг аюулт хүргэж байгаа зүйлсүүд эсрэг дайтах хэрэгтэй байтал нэгнийхээ өөдөөс дайтаж эхэлдэг. Ийм үйлдэл бий болдог байна. За хамгийн одоо энэ дөрвөн аюул юм сүүлийнх нь аюул бол хан барих гэдэг энэ үйлдэл байгаа. За хосын зөвлөгөөн дээр ирж байгаа хүмүүс ууралж бухимд хараа яадаг вэ гэдэг асуултанд бид тоо чимэг болчдаг. Бид тоо ярилцахгүй ингээд чимээг болдог гэдэг. За одоо ингээд хэд хоног чимээг байна гэхээр 10 хоног баг юм ярьдгүй хаа гэдэг. За энэ хизэнээс ахуулаад энэ одоо чимээгүй байдал хүндэрсэн бэ гэхээр 3 жилийн өмнөөс бол ингээд бүр ингээд бид тоо нэлээд том муудалцсан. Маргаан босон тэрнээс хойш ингээ 10 хоног байсан гэдэг. Тэрнээс өмнө 3 жилийн өмнө хэд хоног байсан бэ? Тэр үед нэг юм уу 2 хоног л эвлэрдэг байсан гэдэг. Тэгэхээр энэ хан барих гэдэг үйлдэл анх гарчсан цагаасаа ер нь ихэнх хосуудад анх үүсдэг. Хөвчлэн эрэгтэйчүүд үүсгдэг. Тэгээд энэ үйлдэл нэг бол бүр маш эрчимтэй хүндэрдэг. Нэг бол ингээ засагдаад за хан барьж болохгүй байна гэд одоо харилцаанд өөрчлөлт хийгээд аль болох тэр асуудлаа тухайн өдөртөө шийдвэрлэдэг тий. За тэгээд их удлаа гэхэд маргааш нь шийдвэрлэдэг. За мадуу засварлага авсныхаа дараа шийдвэрлэдэг ийм байдал руу шилждэг. Тэгэхгүй бол энэ хан барьж байгаа өдрүүдийн маань тав уртцаалдаг ингэсээр байгаад хоорондын харилцаа явагдахаа болчдөг. За тэгээд үр дүнд нь хамгийн эмгэнэлтэй зүйл нь зөвхөн гэр орны ажил те ямар нэгэн үүрэг хариуцлага ярилцах болохоор л хоорондоо ярьдаг. Бусад тохиолдолд нэгэнд ярихаа болсон ийм гэр бүлүүд үүсдэг. За тэгээд эрэгтэйчүүд хөвчлэн хийдэг гэдгсэн тий. За тэгээд өөртөө төрж байгаа энэ бухимдлаа ерөөхдөө цааш нэмэгдүүлэхгүй улам их уурлахгүй тул чимээгүй болдог. Тэгэхгүй бол улам ингээд яриад эсвэл эхнэрийнхээ ярьж байгаа зүйлийг сонсоод ингээд хамбал улам уураад сүултэд барьж чадхаа болоод доромжлох, гар хүрэх. За тэгээд хэлхийг хүсэхгүй байсан үгнүүдээ хэлэх гэх мэтлэнгийн ийм үр дүнд очдог учраас аль болох ингээд чимээгүй болоод тэгээд чимээгүй болж байгаа нь үйлдэлээ одоо олон жилийн явцад өдрийг сунгаад байдаг гэсэн байх нь. Тэгэд ерөөхдөө нэг талаасаа бол энэ хан барьж байгаа нь асуудлыг би шийдвэрлэхгүй одоо надад би хитрхи хууртай байгаа учраас одоо би ингээд зөв энэ ярилцлагаас гармаар байна гэсэн ийм тохиол болдгоо. Ерөнхийдөө бол үл ашааж байгаа ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байгаагаар одоо хан барьж байгаа үйлдэл илэрхийлэгдэнэ. За тэгээд хан барьсан хүний одоо нөгөө хүн маань хөвчлэн эмэгтэйчүүд маань уур бухимдал нь бол бүр маш ихсдэг. За тэгээд өөрөө энэ нэг 3 хоногийн хугацаанд ч юм уу 10 хоногийн хугацаанд чимээгүй байх хугацаануудаа өөрөө ингээд тайвширч ингээд сурсан байдгаас үл рүүгээ. За ерөнхийдөө бол хан барьж байгаа хүн бол аль болох уурлахгүй ингээд тайван байж төвийг сагчин гэж боддог боловч яг үүндээ энэ бол хүүтэн хүндий байдал өгөөсгөл би чамтай ярихгүй чи бол яг одоохондоо надад нэг чухал биш байна. Би яг өөрөө тайван байхыг л хүсэж байна. Чиний асуудал бол одоо ингээд дараа нь эсвэл ярилцсан эсвэл чи надад асуудлаа март гэдэг ч юм уу ийм байдлаар ханддаг. За аль болох хоорондоо харилцаа холбоо үүсдэггүй тустай байдаг. За тэгээ холбоогүй байдал ингээ гаргадаг. За тэгэд энэ бол нөгөө хүндээ хөвчлэн эмэгтэйчүүдтэй маш бардам өөртөө харилцаа сонирхолгүй. За ганцаархнаа бүх асуудлаа шийдвэрлэн гэх мэтлэнгийн ийм байдлыг бий болгодог. За тэгээд хүмүүс бол зөвлөгөөний үеэр хэлдэг тийм ингээд хад шиг ингээд чимээ дуугаа олчдаг би яах ёстойгоо мэддэггүй тийм үний хажууд би ингээд инээж болдоггүй, уралж болдоггүй. За тэгээд надад маш хэцүү байдаг, маш дарамттай байдаг гэдэг ийм зүйлүүдийг хэлдэг. За бас нэг одоо хан барьж байгаа хэлбэрүүд нь болохоор яг хэлэх гэж байгаа зүйлийг хэлэхгүй мөртлөө ам дотор ингээд бутандаг тий. За бас одоо яг би физиологиороо ингээд чимээгүй болоод эсвэл ингээд өөр тишээ харахгүй ч гэсэндээ сэдвийг солих. За тэгвэл хоёулаа одоо өөр юм яриа. Хоёулаа одоо хүүхдүүдэд яриа тий. Эсвэл өчигдөр болсон одоо хөвчлөлтөөр үзүүлийн талаар яриа. Эсвэл ингээд хоёулаа маргааш үзэх киноныхаа талаар яриа. Ер нь сэдвээ шууд өөрчилж чигээд ингээд тухайн асуудлаас ингээд яа тэгэхээр уур бухимдлаа барьж чадахгүй байгаа учраас.
За тэгээ ерөнхийдөө бие холдуулдаг, чимээгүй байдал үүсгэдэг. За хамгийн хүнд хөдөлбөр бол зөв байгаа газараасаа эхнэрээ орхиод гардаг. За хэдийгээр эрэгтэйчүүд гэж ярьж байгаа гэсэн энэ байдал бол эмэгтэйчүүд дээр бас илэрдэг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл үлддэг эмэгтэйчүүд дээр. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хүчирхийлэл хэдийгээр одоо ихэвчлэн эрэгтэйчүүд хийдэг юм шиг ярьдаг боловч сэтгэл санааны хүчирхийллийг эмэгтэйчүүд бас маш их үйлддэг. За тэгэхээр хэрвээ ингээд одоо миний уур бухимдал маш их байна. Одоо би чамтай ярмааргүй ингээ орхио явж байгаа бол энэ эмэгтэй нь одоо хан барьж байна гэсэн үг. Асуудлаас цухтааж байна гэсэн үг. За эхний 3 аюултай үйлдэл байнга тулгарч байгаа үед бол энэ хан барих гэдэг үйлдэл ерөнхийдөө нэлээд хосын харилцаанд байнга хийгддэг үйлдэлүүдийн нэг болцсон байдаг аль хэдийн. За хосын аль нэг нь уур бухимдлаар дүүрээд ярилцлагыг зогсоодог гэдэг түрүүнд хэлсэн тий. За тэгээд ярилцлагыг зогсоож байгаа нь хитрхи сэтгэл хөдлөл оролцсон буюу нэг өөрт нь үн цэнтэй зүйлээр нь халтцсан учраас магадгүй ээжийнхэн талаар ярьсан, магадгүй одоо саяхан ажилласаа гарсан тэрний талаар ярьсан, за магадгүй архины хэрэглээний талаар ярьсан, за магадгүй баг насанд нь болсон одоо хэцүү үйл явдлын талаар ярьсан гэдэг ч юм уу тийм ингээд өөрт нь хэцүү зүйлийн талаар ярьсан учраас уур бухимдлаа барьж чадахгүй ингээд чимээгүй болж байна гэсэн. Ер нь бол хан барилтын үр дүнд ямар мэдрэмжүүд авдаг вэ гэхээр за бит хоёрын энд ямар ч хамаагүй байна гэдэг ийм мэдрэмжийг авдаг. Хосын харилцааны хамгийн одоо бас салалт руу чиглүүлдэг нэг зүйл нь энэ хүний амьдрал би хамааралгүй, миний амьдрал энэ хүн хамааралгүй гэдэг энэ мэдрэмж байдаг. Тэгэхээр энэ мэдрэмжтэй удаан амьдраад сурвал цаашдаа би нөхөртөөгөө байсан ч байгаагүй ч за эсвэл их нэртэйгээ байсан ч байгаагүй ч би ганцаараа амьдарч чадах юм байлээ. Өөр хүнтэй амьдарч чадах юм байлээ гэдэг ийм итгэл найдвартай болдог. За тэгээд энэ итгэл найдвар төсөөлөл маань өөрөө юу гэдэг нь одоо асуудлаа шийдвэрлэж чадахгүй удаан олон жил байгаа л ах юм бол эзэмгийн цас бас бодит байдал руу чиглүүлдэг учраас аль болох энэ хан барих гэдэг үйлдэлийг зогсоох нь чухал ахнаа. За тэгэхээр та бүхэндээ ямар 4 ур чадварыг өөрсдөө бий болгоод хосын харилцааны энэ аюултай үйлдэлүүдээс салах вэ? Хосын харилцааныхаа одоо энэ байдлыг эрүүл бус байдлыг хэрхэн эрүүл болгох вэ гэдэг ийм 4 ур чадварын талаар нэвчилэн зааж өгье. За хамгийн ихнийх нь ур чадвар бол би гэдэг өгүүлбэрийг хэлж сурах. За ихэвчлэн монгол хэлний үгийн одоо өгүүлбэрийг өгүүлбэрт болохоор надад гэж өгүүлбэр хэлдэг. За тэгээд энэ өгүүлбэрийн гол зорилго нь болохоор шүүмжлэхийн хооронд өөртөө таагүй байсан тэрхүү үйлдэлийн талаар гомдол гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр гомдол шүүмжлэлийг ялгаж сурах, дээрээс нь ялгаж ашиглах, дээрээс нь сонсож байгаа шүүмжлэлдээс бол гомдлоо бас ялгаж сурах нь маш чухал байна юм. За тэгээд ерөөдөө сэтгэл хангамжгүй байгаа зүйлсээ л шүмжлэхгүйгээр гомдол сурч байна гэсэн үг. Надад ингэж санагдлаа гэд. Тэгээд хэрвээ энэ үйлчлийг хийгээд сурч байгаа юм бол саяын одоо бүтэн 4 аюул маань тэр чигээрээ сэргийлэгдэж байна гэсэн үг байна. Тэгээд өгүүлбэрээ зөв хэлэхийн тулд юу гэж хэлэх юм бэ гэхээр танд 3 зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт надад гэдэг үгээ хэлэх хэрэгтэй. Хамгийн их надад ингэ санагцсан гэд. Тэгээд надад одоо ямар санагцсан тийм тааламжгүй байсан. Одоо надад ингээд хүлээгээд ахаар би ингээд удаан хугацаанд хүлээх гээд байгаа юм шиг санагцсан гэдэг ч юм уу. Ингээд яг өөрчн төрсэн сэтгэлдээ яг хэлэх нь хамгийн чухал ахна. За тэгээд ямар шалтгаанаар гэхээр жишээ оройтно гэж хэлээгүйгээсээ бол хэлээгүй гин чин төлөө надад одоо маш хэцүү байсан гэдэг ч юм уу те. За жишээ болгож та бүхэнд хэлэхэд өглөө ингээд маргалцсныхаа дараа баяртай гэж хэлэхгүй гараа авсан гэдэг маань болохоор шалтгаан нь байгаа те. Яг ямар үед гэхэд тэр нь өглөө маргалцсныхаа дараа баяртай байхгүй шууд ингээд гараа авцсан нь надад гэд нөгөө үг маань за орхигдоод үлдчихэж байгаа юм шиг санагдсан. Тэгээ ямар санагдсан бэ гэдэг сэтгэл нь байна тий. Тэгэхээр энэ 3 зүйлийг хэлэх нь маш чухал ахна. За энэ 3 зүйлийн эхнийх нь буюу надад гэж хэлэх нь л одоо таны өгүүлбэрийг тэр чигээр нь бүтцээр нь өөрчилнө. Тэр чигээр нь одоо танд буцаагаад ирэх өөрийгөө хамгаалах тэр 5-60 ч юм уу те тэр өдөөс ирэхгүй буцаагаа та ямар нэгэн басамжлал мэдрэхгүй буцаагаа та ямар нэгэн одоо хүйтэн хан мэдрэхгүй ингэж байх боломжтой байх нь. Тэгэхээр энэ дээр хосуудад бол юу хэрэгтэй? Практик хэрэгтэй. Тэгэхээр энэ хүү өгүүлбэрийн бүтцийг та хараад яг өөрөөсийнхөө хэмжээнд ашиглаад үзээрэй.
одоо ямар тохиолдлуудад надад ямар санагддаг вэ гэдгийг хэлээд үзээрэй гэсэн. За яг ийм загвараар ярилцаад сурах юм бол маш олон одоо таагүй мэдрэмжүүдийг та хоёр нэг нэгэндээ өгөхөөс сэргийлнэ юм. За харилцааныхаа эрэг талууд дээр анхаарлаа хандуулж сурах гэж байгаа. За энэ дээр ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд хэрвээ та аз жаргалгүй байгаа, хэрвээ та амьдралдаа сэтгэл ханамжгүй байгаа бол түүнийг та ганцхан нөхрөөсөө хайх нь шударга зүйл биш ээ. Тэгэхээр энэ дээр та өөрөө аз жаргалтай байх зүйлсүүдэд хайж олох, магадгүй хин нэгнээс асуух, бага нас руугаа очих, багш нараас ээж аав нартайгаа хамаатнуудтайгаа ярилцах, танд юу аз жаргал өгдөг байсан бэ гэдгийг эргэн санах. За ирээдүйнхаа төсөөлөл рүү очих, тэгээд өөрийнхөө бас ингэж хийх хүсдэг байсан зүйлсүүдэд танд одоо тийм сэтэл төрүүлдэг дүгэлгэрэлдэг хүмүүсийнхаа яриаг сонсох хэмжлэн ийм байдлаар судалгаа шинжилгээ хийж агаад өөрийнхөө амьдралдаа хэрэгтэй зүйлсүүдийг өөрөө оруулж ирэх нь маш чухал байна. Ингэснээрээ та нөхрийнхөө сул тал таныг аз жаргалгүй болгоод байна гэдэг бодлосоо бүрэн хаагцнаа. За ингээд энэ бодлоос хагацаад эхлэхээр ерөөхдөө нь гомдлын хэмжээ маш багасдаг. За тэгэхээр аль нь өөртөө гомдлын талаар ярихдаа шүүмжлэл биш. Одоо яг энэ өгүүлбэрүүдийн дараа одоо дагуу ямар шалтгаанаар надад ямар хамагдсан бэ гэдгийг та ингээд маш зөв илэрхийлээ сураарай гэж хүсье. Хоёрдугаарх ур чадвар маань давуу талыг олох. За өмнөх хэсэгтэрсэн гарч ирсэн тийм. Ерөнхийдөө бол үл хүндэтгсэн басамжилсан энэ харилцаа За хоёрдугаар ур чадвар нь болохоор давуу талыг нь олох. За ерөнхийдөө бол нэг басамжлах гэдэг үйлсийн эсрэг хийж болох зүйл нь юу вэ гэхээр нэг нэгнийхээ давуу тал дээр илүү анхаарал хандуулах. Манай хүн чинь за ийм сул талуудтай юм байна. Би тэрийг маш сайн тодорхойлцсон байна. За тэгвэл ямар давуу талуудтай юм бэ? Манай хүн одоо маш сайн хүүхдүүдтэй анхаарал хандуулдаг. За өөрийнхөө ээж аавыг маш сайн хайрладаг. Манай ээж аавтай маш сайхан харилцдаг. За өөрийн гэсэн хүсэл сонирхолтой, тэр нь ингээд маш гоё. За өөрийн гэсэн санхүүгийн их усүр орлоготой. За тэгээд найз нөхдийнхөө дунд одоо хүндэтгэл хүлээсэн. За тэг хүмүүст маш тусч учраас маш олон хүмүүс сайн талтай байдаг гэх мэтлэнгийн ингээд яг танаа нөхөрт мөн танаа эхнэрт байдаг давуу талууд юу вэ? Та ямар давуу талуудад нь баярлдаг вэ? Өнгөрсөнд болсон одоо хэцүү зүйлсүүдэд танаа эхнэрийн эсвэл танаа нөхрийн ямар давуу талууд тус болсон бэ гэдэг дээр анхаарлаа хандуулад дурсамжуудаа бас тэр давуу талуудтай холбож бий болох нь чухал. За тэгээд ерөнхийдөө бол дотроо бодож байгаа тэр талархлуудаа үг болгож хэлэх нь бас маш чухал ахна. Тэгэхээр үг болгож хэлснээрээ нэг нэгнийхээ амьдралд одоо шүүмжлэх шаардлага гарч ирэхгүй. Энэ хүн намайг байгаад баярлдаг учраас би ч гэсэн энэ хүнийг байгаад бас баярлдаг гэдэг энэ харилцан талархлын мэдрэмжийг бас нэг нэгэнд нь өгдөг. Тэгэхээр та заавал одоо юу гэдэг манай эхнэр мэдж байгаа, манай нөхөр мэдж байгаа. За эсвэл манай Монгол соёлд бол ингээд нэг үгээр зүйлийг хэлэхээс илүү хүмүүст би мэдрүүлдэг тэр хайр халамжийг мэдрүүлдэг гэдэг ингэдэг. Мэдрүүлж байгаа нь маш чухал тэр эхнэрүүд нөхрүүд мэдэрдэг. Гэхдээ зарим тохиолдолд үүнийгээ үг болгоод энэ үед чинь тэр үед чинь манай ээж автай гоё харилцсан. Тэр үед чинь манай найзуудад ингэж тусалсан. Тэр үед чи намайг эмчилж идгээсэн би бүр үнэхээр баярлдаг гэдгийг хэлдэг байх нь одоо нөгөө сонсож байгаа хүндээ маш таатай мэдрэмжийг төрүүлдэг байна. За энэ дээр жишээ болгож хэлье. Өглөө болгон эхнэрээ үнсээд гардаг нөхрүүд бол дунджаар үнсдэггүй нөхрүүдээс бол 5 жилээр илүү насалдаг гэсэн судалгаа байдаг байна. За өглөөний цайг хамтдаа уух гэдэг энэ дэг гэх юм уу гэрийн юм журам одоо гэрте аль хэдийн үйлчлдэг энэ дөрөв нь эхнэр нөхрүүд хоорондоо заавал гомдол усныхаа дараа ярих биш те тухайн асуудлыг гарч ирэхээс өмнө тухайн гомдлыг болохоос өмнө за тэр үед ингээрээ энэ үед ингээрээ гэдэг ингээд гомдлоос өмнө харилцан ярилцлагууд бий болж болох юм боломжийг олгодог. Тэгэхээр ярилцах тусам гомдол бага гардаг гэдэг одоо маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр ярилцлага өрнүүлэх боломжийг өглөөний цайны ширээ олгодог байна. За гэрээ ажилд тусалдаг залуучууд бол их нэртэйгээ бэлгийн харилцаа хийх магадлал маш өндөр байдаг.
гэсэн одоо тоо хамаагүй илүү байдаг гэсэн юм судалгаа байдаг байна. За хүүхэдтэйгээ тоглодог аав нар бол хүүхдийнхээ амьдралд маш том тийм дурсамжийг бүтээдэг. Эргээд энэ нь хүүхдүүд нь хосын харилцаа тай болоод их нэртэй нөхөртэй болоход энэ бол одоо манай аав ийм байсан учраас би ч гэсэн хүүхдүүдтэйгээ зөв харилцаатай байна гэдэг ийм сэтлийг төрүүлдэг байх нэ. За эцэгч эхтэйгээ сайхан харилцаатай байх гэдэг бол энэ хосын харилцааны хамгийн чухал зүйлсүүдийн нэг байдаг. Тэгэхээр харилцан ээж аав нартайгаа хүндэтгэлтэй хандах, за тэдгээр хүмүүсийг бас хүндлэх одоо амьдралд нь чухал оролцоотой гэдгийг ингэж ойлгуулах нь маш чухал. Зөвхөн өдөр тутмын оролцоотой байх уу үгүй гэдэг дүрмийг бол харилцан ярилцж агаад ээж аав нартай хэлээд тэр одоо өдөр тутмын оролцоон дээр бол дүрм хязгаарлалт гаргах бүрэн боломж байдаг. За тэгэхээр дараагийн ур чадвар буюу хариуцлага хүлээх. За энэ маань нэг 3 дахь аюул болох өөрийгөө хамгаалах гэдэг энэ аюулын эсрэг үйлдэл гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол хариуцлага хүлээхээс цутгах тусам хосын харилцаа хүндрэлд орж идэг. Тэгэхээр энээс аль болох одоо тэр хан бий болохыг бууруулж байна гэсэн үг. Тэгэхээр аливаа нэг асуудлаас цутгах биш, аль болох өөрийнхөө хийсэн буруу зүйлийн өмнө яг ингээд уушлалтахгүй байгаад тий нэрээ би өнөөдөр оройтно гэж хэлэхгүй ингээд чиний ингээд төлөвсөн байсан зүйлсүүдийг хийлгэж чадсангүй тэгээ намайг уучлаарай, дараа нь би оройтох болох юм бол би эртний хэлж байна. Би энэ дээр яг өөртөө ингээд яг хариуцлага өрөөд дараа нь би ингээд яг санаа өнөөдөр бол ингээд санаж чадсангүй маш их хурлын дараа гарчсан учраас би ингээд яг чамд хэлж чадсангүй оройтчлаа намайг уучлаарай гэд энгийн энийг яг юу болсон бэ? Яагаад зэрэг үйлдэл хийж амжаагүй вэ гэдгээ тайлбарлах нь одоо нөгөө бүх асуудлыг хөндрүүлэхээс сэргийлдэг байх нь. За үүний дараа ерөнхийдөө бол нэгнээс уушлалтгүйгээд буруу гэсэн үйлдэлээ ингээд зөвхөн зөвшөөрснээ дараа нэг итгэл бий болдог. Яагаад вэ гэхээр энэ хүн намайг сонссон юм байна. Энэ хүнд миний хэлж байгаа зүйл үн цэнтэй юм байна. Энэ хүн бас намайг гомдоохыг хүсдэггүй юм байна гэдэг ийм мэдрэмжүүд бий болдог. Тэгэхээр ганцхан нөхрөөд одоо энэ хариуцлага хүлээж уушлалтгүй биш. Эхнэрүүд бас эндээс хариуцлага хүлээгээд өөрийнхөө дуу хоолойны өнгийг өндөрсгсөндөө, за доромжилсондоо, за магадгүй хин нэгэнтэй таагүй одоо муухай харилцаандаа намайг уучлаарай би ингээд тэр үед яг өөрийнхөө уур бухимдлыг барьж чадсангүй би дараагийн удаа бол энэ дээр маш анхааралтай байна гэдэг ийм хариуцлагыг хүлээх нь чухал ахна. За ерөнхийдөө бол хосын харилцааны хариуцлага хүлээх нь найз нөхдийн харилцааг одоо тийм дотн байдлыг бий болгодог. Яагаад тэгэхээр найзууд нэгнийхээ өмнө буруу хийсэн зүйлсийнхээ өмнө хариуцлага хүлээгээд нэгнээс уушлахгүй байдаг тий. За ингэсний үр дүнд найз нөхдийн харилцаа ч гэсэн үргэлжилдэг. Тэгэхээр хосын харилцаан дээр энэ ойр дотн нөхөрлөлийн одоо энэ мэдрэмж маш чухал байх нэ. За дөрөв дэх ур чадвар буюу хамгийн сүүлийн ур чадвар энэ юу вэ гэхээр одоо энэ ур чадварыг авч чадаагүйгээсээ болоод хийгээгүйгээсээ болоод хан барих гэдэг энэ үйлдэл үргэлжилдэг. Тэгэхээр та бүхнийг ерөнхийдөө бол таны уур бухимдал төрөөд ингээд та өөрийгөө барьж чадах болох юм бол их нэртэй эсвэл нөхөртөө яг надад одоо би засварлага авах хэрэгтэй байна. 15 минут би сайхан гараа угаачаад ирээ. Би сайхан ингээд гадуур ингээд алхачаад ирээ. За эсвэл надад одоо 3 цагийн засварлага хэрэгтэй байна. Би нэг жим орж гүйчээд ирээ. За эсвэл ингээд тий надад нэг 5 цаг ч юм уу би ээжийнх руугаа явж ингээд ээжд хийж өгнө гэсэн маа хийчээд ирье. Би энэ хугацаанд тайвширч байгаа. Тэгээд хоёлаа эргээд ярилцъя гэдэг. Ийм засварлага авах нь чухал. За ойлгомжтой 5 хоногийн дараа хоёлаа ярилцъя гэдэг засварлага өртөөсөө байж болохгүй. Аль болох засварлагууд маань цагаар эсвэл минутаар илэрхийлэгддэг байх нь маш чухал. Тэрнээс биш 24 зарим тохиолдолд 24 цагийн засварлага авч болно. Ерөнхийдөө бол 48 цагийн засварлага авна гэдэг бол маш хэцүү гэсэн үг байна. Гэхдээ асуудал хүнд байх тусам магадгүй авч байгаа засварлага маань одоо 48 цаг руу одоо шилжиж болно. Яа тэгэхээр бодох хэрэгцээ шаардлага өндөр байж болно гэсэн. За хаана үүсэж байгааг анзаарах юм бол одоо засварлага аваарай гэдгсэн. За засварлага авах хугацаанд юу хийх юм бэ гэдэг нь маш чухал. Одоо энэ хугацаанд эхнэртэй гомдоол, улам уурлаад, одоо найзтайгаа очиж арх уугаал, за эсвэл найз охтуудтайгаа гараал нөхөртнийхэн талаар ингээл муулах гэдэг ч юм уу ийм үйлдэлүүдийг хийх үү эсвэл арай өөр байдлаар зорилго нь юу юм бэ гэдэг маш чухал. Тэгэхээр энэ дээр тайвширж байгаа зорилго нь уур бухимдал төрөөд байгаа тэр бухимдлыг л тайвшруулах гэдэг юм. Тэгэхээр хөвшлэн өөрөө өөртөө ажиллах маш чухал. Тэгэхээр тэр гүүх, ном унших, гадуур алхах,
хөгжим сонсох, магадгүй бүжиглэх, за бүр магадгүй ээжтэйгээ ярилцах ч юм уу те. Гэхдээ тэр нь манай нөхөр наваад гэсэн чинь гэдэг биш. Таны бие гайгүй юу гэж зүгээр таны дуу сонсох гэсэн юм гэд ингээд өөрөө өөрийнхөө дараа уур бухимдал төрөөд өсөн дээр зүрхний хэмнэлийг буцаагаад энгийн хэмжээнд нь авчрах гэдэг ийм зорилготой. Тэрнээс биш гарч арих уух, эсвэл найзуудтайгаа уулзах тэр одоо үйлдэл рүү шилжиж өрдөөсөө болохгүй. Ингэж юм бол та хоёр нэг уур бухимдал төрөөл тэгээл нөгөөт нь гар авчдаг ийм загвар руу шилжчихнэ. За энэ загвар руу шилжсэн тохиолдолд хосын эрүүл харилцаа гэдэг зүйл маань одоо нэлээд маш эрчимтэй одоо эрүүл бус харилцаа руу очдог. За нэгэнд эрүүл бус харилцаанд орцсон байгаа харилцааг буцаагаад эв эрүүл харилцаа руу авчрахад маш хэцүү байдаг. Яагаад гэвэл хуучин загварууд маань хуучин бүх загварууд маань одоо хамаарлын хэмжээнд очсон боёо нийт талаас донтолтын хэмжээнд очиждаг. Тэр бүхний дахиад нэг давхар асуудлууд шийдвэрлэх ийм байдал руу очдгоо. Тэгэхээр энэ дээр аль болох засварлага авахтаа ганцаараа өөрийнхөө зүрхний хэмнэлийг тайвшруулах гэдэг ийм зорилготой байх нь чухал. За тайвшрах засварлага нь одоо ингээд аваад сурчих юм бол явандаа яадаг вэ гэхээр хосууд өөрийгөө тайвшруулаад сурчин тий. Тэгэнгүүт нөхрийгөө эсвэл эхнэрийгээ тайвшруулаад сурдаг. За одоо хойлоо юу яа, хойлоо жоох ингээд тайвшаа сайн харин нилээ нэгнийгаа ингээд муухагаар хэлчихлээ. Одоо хойлоо яг үндсийн гол асуудал чи хойлоо ингээд хүүхдийн талаар ярьчихсан. Тэрэн дээрээ л буцаж очие. За эсвэл ингээд нэг 15 минут байжгаад ирэхэд ярилцъя гэдэг ч юм уу. Ингээд завсарлага авч байгаа хугацаа маань ч гэсэн богиносоод өөрийгөө ч тайвшруулаад сурчиж байгаа учраас нэгнийгээ тайвшруулахад за тэгээд тэр тайвшруулах гэдэг үйлдэл маань одоо хосын харилцааны нэг хэсэг болоод эхэлчихдэг. За ийм дөрвөн үйлдэлийг та бүхэн одоо хийгээд сурах юм бол таны хосын харилцаа эрүүл байна гэдэг ийм тохиог өгнө. Дээрээс нь та хоёр хэрүүл маргаанаас үүссэн маш их цаг хугацаа, маш их энерги, маш их одоо магадгүй санхүүгийн алдагдал те маш их одоо найз нөхөд хамаатан цаднуудаа мэдрүүлсэн тэр мэдрэмжнүүдээс сэргийлэх боломж бүрддэг. За үүнээс хамгийн чухал нь хүүхдүүдтэй төрүүлж байгаа мэдрэмжнээс та хоёр одоо тэр мэдрэмжүүдээ бүгднийг дуусгах боломж олддог. Тэгэхээр хэдийгээр эцэг эхчүүд ингээд хүүхдүүд бол бага байна, жоохон байна, хэрүүл маргаан ойлгох цаг нь болоогүй байна гэж боддог ч гэсэн дөнгөж төрсэн цагаас ахуулаад хүүхдүүд 90 тойрондоо болж байгаа бүх зүйлийг аюултай юу, аюулгүй юу гэж мэдэрч чаддаг. За 3 4 наснаас ахуулаад яг тэг хин хиндээ уурлаад байна вэ гэдэг мэдрэмжүүд авдаг. 5 6 наснаас ахуулаад ерөнхийдөө энэ маргааны цаана ямар өнгө аястай, ямар зүйлийн талаар маргалтаад байна вэ гэдгийг мэддэг. 7 8 настайгаас хойш бол ерөнхийдөө бол энэ маргааны учир занглаа тий асуудал нь юу байсан, хин хиндээ юу гэж хэлсэн, өмнө нь яадаг байсан гэдэг энэ бүх мэдрэмжүүд бий болдог. За ингээд мэдрэмжүүд нь үүсчихсэн за өсвөр насныхан бол ингээд тэр чигээр бүх зүйлийг яг ингээд ил тодтэй ингээд харж мэдэрч яадаг. За тэгээд энэ бүхний үр дүнд хүүхдүүд их хвчлэн надаас болж энэ бүх маргаан, надаас болж энэ гэрт болж байгаа энэ аюултай мэдрэмжүүд надаас болж нэгнийгээ буруутгаж байгаа энэ бүх буруутгалууд би болжээ гэдэг өөрийгөө буруутгах байдал руу шилждэг. Тэгэхээр энэ дээр гэр бүлийн маргаанд бол сайхан зүйл огт байхгүй. Тэр одоо нөхрийгөө эхнэрийгээ та яалж те өөрийгөө илүү гэдэг мэдрэмжийг авах нь одоо хүнд ч ашигтай биш. Маш их гай гарцтай. За тэгээд энэ нь бол одоо хүүхдүүдэд хамгийн их тэр гайтай одоо мэдрэмжүүд нь үлддэг. Тэгээд насан туршдаа энэ мэдрэмжүүдтэйгээ өөрөө ч ойлгохгүйгээр ухамсаргүйгээр эдгээр үйлдэлүүдээ өөрөө хийх. За ухамсаргүйгээр эдгээр үйлдэлүүд маань хосын харилцаанаар гарч ирэх гэх мэтлэнгийн ийм үр дүн, үр дагаврууд гардаг учраас хосууд маань саяын одоо хэлсэн дөрвөн үйлдэлийг өөрсдийнхөө төлөө, хосынхоо төлөө, хүүхдүүдийнхээ төлөө сураад амьдралынхаа нэг хэсэг болгох нь маш чухал. За та бүхэнд би нэмээд хэдхэн мэдээллүүдийг хүргэе маш товчхон. За ерөнхийдөө асуудлыг юу хөндрүүлдэг юм бэ гэдэг ингээд эрэгтэй нүү, эмэгтэй нүү гэдэг нэг одоо товчхон 4 5 факт дээр судалгааныхаа үр дүнлүүдийг нь тайлбарлая. Одоо Джон Готмстэй судлаачийн судалгааны үр дүн дээр. За энэ дээр яадаг вэхээр хэрүүл маргааны үед бол эхнэр үйл тоох байдал гаргадаг. За хэрвээ энэ үйл тоох байдал гаргах юм бол одоо энэ нэг юу гэсэн үг басамжлал гэсэн үг. Энэхүү басамжлал буюу би чамаас илүү штэ гэдэг ийм мэдрэмжийг хвшлэн гаргадаг. За энэ одоо эмэгтэйчүүд их хвшлэн гаргаад байвал энэ бол салгалтын эхлэл гэж үздэг байна. За нөхөр эхнэрийн аль нь өөрийгөө өмөрөх үйлдэлийг маш ихээр хийдэг. Өөрийгөө хамгаалах тийм надруу нээж аваад ирсэн бол би чамд 5 шиднэ гэдэг бол хүүсээс үл хамааран аль нь гаргадаг байна. За эхнэр нь гомдлох, нөхөр нь хан барих гэдэг энэ үйлдэл айг бол
маш олон хосууд дээр энэ үйлдэлийн загвар явдаг байх нь. Тэгэхээр хэрвээ та одоо гомдлдог эхнэр бол гомдлоо зогсоох, хэрвээ та хан барьдаг нөхөр бол хан барихынхаа оронд өөрийгөө тайвшруулж сурах нь чухал байх нь. За эхнэр сэтгэл хөдлөлийнхаа хувьд өөрийгөө тусгаарлах ийм үйлдэлийг бас хийдэг байх нь. За өөрийгөө тусгаарлах гэдэг нь хан бариад ямар нэгэн байдлаар тий сэтгэл санааны хувьд би чамтай бол харилцаатай баймааргүй байна гэдэг энэ тусгаарлалтыг бас эхнэрүүд хийдэг байх нь. За нөхөр маргааны үед бол хан барьж асуудлыг ярилцахаас дургуцаад ингээд хаадаг байх нь. За өөр бухимдал гарсан үед яадаг вэ гэхээр үерлэх гэдэг энэ зүйл маань болохоор маш их өөр бухимдал мэдрэгдээд тэгээд зүрхний цохилт хурцсаж байгаа энэ үеийг үерлэх гэж нэрлэдэг байна. За тэгээд нөхрүүд их хвчлэн ийм уур бухимдлаа үерлэх үйлдэл гарч ирдэг. За тэгээд хэрүүл маргааны үеэр энэ нөхрийн зүрхний цохилтоор энэ хосууд цаашдаа салахгүй гэдэг бас магадлалыг тодорхойлж болдог байна. Тэгэхээр хит өндөр маш хурдцтай одоо нөхрийн зүрхний цохилт хурдцтай хит өндөр болдог. Тэр нь тайвширч чадахгүй ууддаг байх тусмаа л хосууд цаашдаа хамтарч амьдрах боломжгүй болсон байгааг илтгэдэг байх нэ. Тэгэхээр энэ дээр нөхрүүд маань одоо тэр уур бухимдлаа тайвшруулж сурах нь чухал. За тэгэхээр дараагийн нэгэн зөвлөгөө маань болохоор ярилцлага эхлэхдээ дуу хоолойныхоо өнгийг зөөлөн болгоорой гэдэг ийм зөвлөгөө байна. Ерөнхийдөө бол ярилцлага яаж эхэлнэ? Ярилцлага яг тэр дуу хоолойныхоо өнгөөр төгсдөг гэсэн ийм судалгаа байдаг байна. Тэгэхээр энэ дээр хэрвээ хосын ярилцлага ширүүн өнгөөр эхлэх юм бол ширүүн дуусна, зөөлөн өнгөөр эхлэх юм бол зөөлөн дуусдаг байна. Тэгэхээр та бүхэн хосынхаа ярилцлагыг эхлэхдээ тайван, зөөлөн дуугаар за тэгээд тэр гомдлоо хэлэхдээ 3 зүйлээ маш сайн хэлээд ингээд өгүүлбэрээ зөв бүтээгээд хэлэх юм бол ярилцлага маань зөв эхэлж байна гэсэн. Ерөнхийдөө ярилцлага маань шүүмжлэлээр эсвэл доогдохгүй за үйл хөдлөсөн одоо басамжлсан байдлаар эхлэх юм бол энэ бол сөрөг эхлэл рүү шууд ордог байна. Тэгэхээр аль болох тайван байж байгаас танд хэрэг гомдсон зүйл байгаа л түүнийгээ зөв илэрхийлэх нь байх нэ. За дараагийн нэгэн зөвлөгөө маань болохоор эвлэрэх ер нь оролцоогыг хосууд маань аль болох ингээд нэг гомдос үедээ хийдэг. Эдгээр оролцоогыг бүтлгүүтүүлэхгүй амжилттай болгох нь маш чухал. Тэгэхээр засах эвлэрэх хэмжлэнгийн ийм оролцоогуудыг бол чармаалт гаргаж байгаа учраас энэний хариу үйлдэл нь би энэ орлогож хүлээж авлаа. Хоёулаа одоо ингээд эвлэрья гэдэг байдлаар байвал маш сайн. Жишээ нь одоо жишээлбэл завсарлага авъя гэдэг бол энэ яг эвлэрэх оролцоогын эхлэл ахна нь за би таашрах хэрэгтэй байна гэж хэлж байгаа бол энэ бас хоёулаа эвлэрья үргэлжлүүлэн энэ асуудлыг хөндрүүлэхгүйгээр хоёулаа аль болох асуудлыг шийдвэрлэе гэдэг ийм зорилготой хэлж байна гэсэн үг. За ерөнхийдөө бол нэг хошин шогийн мэдрэмж өндөртэй гэж хэлдэг тийм нэгнийхээ ярилцлага маргаан дээр дундуур нь хошин шогийн одоо тэрэн дэхтэй доогдохгүй бол биш. Сая хэлсэн үг чинь надад яг тэгээ санагдсан шүү. Дахиж битгий тэгээрэй гэдэг ингээд инээмсгэлдэг. За эсвэл ингээд зөв байдлаар тэрийг хошин шог болгодог тийм ингээд эмхнэрээс бол нөхрөөгөө инээлгэж чаддаг. Ийм байхаан бол энэ одоо нэг асуудал хүндэрсэн хэрүүл маргааныг засах оролдлого амжилттай болж байна гэсэн үг байна. Ерөнхийдөө бол аз жаргалтай хосууд маань ч гэсэн хоорондоо маргалдаж муудалц асуудал гарч ирдэг. Гэхдээ энийг эвлэрэхдээ нэгнийхээ эвлэрэх тэр оролдлогуудыг хүлээн зөвшөөрдөг. Инээлгийнхээ хариуд нь буцаад инээдэг, тэврэгтэн тэврүүлдэг. Ямар нэгэн тусламж өгөхт нь тэрийг хүлээж авдаг тийм ийм байдлаар явах гэхээр хоорондоо эвлэрцгээдэг байх нь нэ. Аль болох тэр маань нэгэндээ эрэг байдлаар ирдэг байх нь. За дараагийн нэгэн бяцхан зөвлөмж нь болохоор эмэгтэйчүүдэд ялангуяа төрж байгаа тэрхүү сөрөг бодлоодыг аль болох эрэг болгох нь маш чухал ахна. За өнгөрсөнд болсон ямар нэгэн дурсамжаа сөргөөр харах тийм анх уулзахад тэгжсэн. За эсвэл чи 5 жилийн өмнө яг чи намайг одоо хүүхдтэй байхад тэр үед ингэжсэн. За эсвэл анх ажилдаа орохдоо чи намайг ингэж хэлжсэн гэдэг ч юм ингээд энэ сөрөг бодлууд маань тэр нэг гомдлыг үүсгдэг, шүүмжлэх тэр сэтгэлийг шууд төрүүлдэг, дээрээс нь бас басамжлах бодлуудыг маш их төрүүлдэг учраас аль болох сөрөг хандлагаар нөхөртөө их нэртэй хандахгүй байх нь чухал. За ингээд сөрөг хандлагын нэг том алдаа нь юу юм бэ гэхээр дан ганцхан одоогийн байгаа байдал нь сөрөг биш. Одоо юу гэдэг манай нөхрийн гаргасан үйлдэл нь надад үнэхээр тааламжгүй байна. Эсвэл манай эхнэрийн гаргасан үйлдэл намайг ингээд дорд үзээд байгаа юм шиг санагдаж байна гэдэг ингээд одоо цаг дээр ярихаас илүүтэй
угаасаа л манай нөхөр анханасаа л намайг одоо дургуутдаг байсан. Эсвэл манай эхнэр надад анханасаа суухдаа дорд үздэг байсан. Гэхмэчлэн ингээд ерөөсөө өнгөрсөн 10 жилийн амьдралд эсвэл 20 жилийн амьдралд нь ямар нэгэн сайхан зүйл байгаагүй юм шиг тэр чигээр нь бүх турсамжуудаа сөрөг болгох ийм эрсдэлтэй байдаг учраас та бүхэн ямар нэгэн сөрөг бодол байх юм бол түүнийг эргэжүүлж давуу талууд дээр нь анхаарлаа хандуулах гэдгсэн тэрхүү ур чадвараа сайжруулаарай гэж үсэ. За салалтын нэг хэдэн шинж тэмдгүүд байна. Энэ яг 4 үйлдэл байгаа. Тэгээд энэ дээр та бүхэнд товчхон яллаа. Нэг нь болохоор хосын харилцааны асуудлаа ер нь давж гарахааргүй нь бол маш хүнд асуудал. Би одоо ийм асуудалтай амьдралдаа тулж байгаагүй. Би үнэхээр давж гарч чадахгүй байх гэдэг. Ерөнхийдөө бол хосын харилцааны асуудлын өмнө өвдөгс хурж байна гэсэн үг. За ингэж бодож байгаа тохиолдолд бол яг энэ магадгүй хосын харилцаа таны яг бодсноор хосын харилцаа салж иж илүү та тайвшрах ингээд салалт илүү зөв сонголт гэсэн энэ байдал руу шилжиж очтгоо. Тэгэхээр аль болох хосын ямар ч асуудал байсан гэсэн хоёулаа даваад гарч болно. Хоёулаа ингээд ур чадваруудаа сайжруулъя. Нэг нэгнийгээ илүү давуу талууд дээр нь илүү анхаарлаа хандуулъя. Гэмшлэнгийн тэр өмнө нь хэлсэн ур чадварууд руу илүү анхаарлаа шилжүүлэх нь чухал байна. За хэрвээ танд асуудлаа шийдвэрлэх нь ямар ч үр дүн байхгүй. За тэрний оронд ганцаараа шийдвэрлэжвэл илүү амар юм шиг санагдаад эхлэв. Энэ бас салалтын нэг шинж тэмдэг гэж үздэг байх нь нэ. За хэрвээ та ямар нэгэн параллел амьдрал одоо зэрэг авч явж эхлүүлсэн бол тэр нь дан ганц одоо хин нэг өөр хүнтэй уулзч эхэлсэн гэдэг ч юм уу араар тавилтаас илүүтэй та нөхөртөөгөө байх нэг амьдрал, ганцаараа байгаа нэг амьдрал гэдэг ийм хоёр амьдрал зэрэг явдаг. За магадгүй одоо их нэртэйгээ байгаа нэг амьдрал, эхнэргүй байхдаа миний амьдралын загвар гэдэг ийм хоёр амьдрал таны тархинд ингээд зэрэг яваад байгаа бол энэ бас магадгүй салалтын нэг шинж тэмдэг байж болох нэ. За таны амьдралын үндэс нь одоо сэтгэл санааны нөхцөл байдал чинь ганцаардл би ер нь ганцаараа бүх зүйлийг би ганцаараа хийдэг гэсэн ийм хандлагаар бүх зүйлд хандаад эхэлсэн бол энэ магадгүй салалтын шинж тэмдэг байх эрсдэлтэй байх нэ. Тэгэхээр хэрвээ танд ийм 4 шинж тэмдэг илэрч байгаа бол энийг бууж өгөхийнхаа оронд аль болох яг өөртөөхөө төлөө тэрнээс хүүхдүүдийнхаа ээж аваахаа найзуудынхаа төлөө огт биш өөртөөхөө төлөө өмнөөс нь 4 ур чадварыг сайжруулад хосынхаа харилцаанд дахин нэг шинэ одоо түүхийг бичиж эхлэх цаг нь болсон байна гэсэн үг байна. За амжилттай хосуудыг хийдэг маш одоо хэдхэн үйлдэлүүдийг та бүхэнд бас гарах одоо харуулсан зүйтэй байх. Нэгдүгээрт нь хосынхаа сөрөг талуудаас илүү давуу талууд дээр нь анхаарлаа хандуулах. За өмнө нь ч гэсэн бас хэлсэн байна. За хэрүүл маргааны хүндрэлийн түвшинг одоо тохируулж чаддаг гэж байгаа. Тэр нь за хүндрээд бит хоёр юу нэгэж яриад ах юм бол нэг нэгнийгаа одоо үл тоогоод өөрийгөө хамгаалаад ах юм бол энэ бол ингээд чимээгүй долоон руу шилжих гээд байна. Тэгэхээр одоо юу яа би ингээд яг юу буруу хийсэн бэ гэдэг би ойлгохгүй бол одоо болохгүй нэ миний юу буруу хийсэн гинэ гэд ингээд хүндрэгчээсэн түвшингээ буцаагаад бууруулад за би ингээд юу яа алдаагаа ойлгоё би яг миний юу н алдаатай байсан бэ гэдэг ингээд хэлээд буцаад гомдлоо зөв сонсож сурнаа гэсэн үг байна. Энэ үд ч гэсэн нөө хэлж байгаа хүн маань гомдлоо хэлж байгаа хүн маань буцаагаад дахиад шүүмжлэл хэлж өгдөөсөө болдоггүй. Яг нөө гомдлоо надад ингэж санагцаан тэр нь л надад хэцүү байсан гэдэг ганцхан үг хэлбэрэл хэлэх юм чухал тийм. Тэгэхээр хэрүүл маргааны үед бол хүндрэлийн түвшин тохируулж чадчихвэл энэ бол та хоёр бол маш амжилттай хосын загвартай байна гэсэн үг. За маргааны үеэр ч гэсэндээ сөрөг зүйлсүүдийг хэлэхээс илүүтэй би чамаа сайн хүн гэдгийг чинь мэднэ. Гэхдээ одоо яг энэ хийж байгаа үйлдэл нь тийм дандаа намайг ингээд гомдоогоод байгаа чи анзаарахгүй байна. Яг одоо чиний хэлсэн тэнэг гэдэг үг чинь л надад маш хэцүү байна. Тэгэхээр би нэгдүгээр ангидаа одоо анхныхаа багш дээр би бүтэн 3 жил тэнэг гэж хэлүүлээ. Тэрнээс хойш би ингээд хичээлээ хийхээс одоо дургу болсон дээ. Би хичээлээ хийхдээ дуртай болохын тулд би их сургууль орох хүртэл хүлээсэн. Тэгэхээр энэ тэнэг гэдэг үг чинь надад маш хүнд тусдаг. Бити энийг хэлээч гэд ингээд одоо давуу талууд дээр те сайн хүн чи энийг ойлгож чадна штэ. Тэгээд бити миний одоо энэ хэцүү байдалд хүргэдэг юм үгээ бити дахин хэлээч гэдэг юм хүсэлт гаргадаг гэсэн үг. Тэрнээсээ чи хэзээ ч хүн сонсч чаддаггүй чи бол өргөөл боддог. Чи дандаа намайг оромжлох гэж оролдог. Чи намайг дандаа доош нь хийдэг гэдэг ингээд маргааны дунд ингээл 5 6 муу хэлсэн гэсэн да дундуур нэг сайн байхгүй байгаад байх юм бол энэ бол хосын харилцаа бас ингээд эрүүл бус байдал руу шилжиж байна гэсэн үг. Тэгэхээр маргалдаж байгаарсан дундуур нь сайн үг хэлэх нь чухал байна. За ерөнхийдөө бол амжилттай хосуудын дараагийн нэг чухал зүйл нь нэг нэгнийхээ амьдралын талаар мэддэг байх. За энэ бол
одоо ямар ч хүн хоорондын харилцаа маш чухал зүйл байдаг. Би ийм одоо туршлагатай надад миний багад ийм үйл явдал болж исэн тий том болсны дараа ийм үйл явдал болж исэн. Энэ үйл явдал надад хүнд туссан. Эсвэл энэ үйл явдал болсонд нь би маш их баярлагдав гэдэг ч юм уу. Яг амьдралд нь юу болсон бэ гэдэг аль аль нь мэддэг байх нь маш чухал. За дээрээс нь бас нэг сонирхлыг мэддэг байх нь маш чухал. Тэрэнд та тэр сонирхлыг хүлээн зөвшөөрдөг үгүй гэдэг зүйл хамаараа манай нөхөр бол одоо хөл бөмбөг тоглох дуртай, манай эхнэр бол хоол хийх дуртай тий. Аль альных нь сонирхлыг мэддэг, тэрнийг хүндэлдэг байх нь маш чухал байх нь. За тэгээ өнгөрсөн үйл явдалт нь буюу түрүүний хэлсэнчлэн амьдралд нь юу тохиолдсон бэ гэдгийг маш сайн мэддэг байвал чухал байна. За маргалдаж байхдаа ерөөхдөө бол одоо бид нар нэг хүмүүс бас хэлдэг те маргалдаж байхдаа нэг гомдоох зүйл битгий хийгээд те тэрнийгээ мэддэг гэсэн үг. Хэрвээ би энийг ингээд хийгээл авах юм бол би өөрөө гомдно. За эсвэл одоо эхнэрээ эсвэл нөхрөө гомдно. За үр дүнд нь болохоор хоёулаа гомдно. За ингээд энэ маань цаашаа ингээд эвлэрэхэд маш хэцүү болно гэдгийг маргалдаж байх хавцдаа мэддэг байх нь одоо амжилттай хосуудын жишээ байх нэ. За тэгээд одоо яг энэ хэсгээрээ та бүхэндээ бүтэн цагийн хугацаанд яг Джон Готман гэдэг сэтгэл судлаачийн 30 жил судалсан судалгааныхаа үр дүн дээр гаргасан одоо яг энэ хэрхэн гэрлэлт амжилттай байдаг вэ гэдэг номын хэсэг дээр байдаг ийм 4 аюулын талаар дээрээс нь энэ 4 аюулыг хэрхэн зөв эмчлэх юм бэ гэдэг талаар болон бусад бяцхан зөвлөмжүүдийн хамтаар энэ хичээлийг ингээд дуусгаж байна. Та бүхэн хичээлээ буцаж ухраагаад за тэгээд энэ PPT-гээ ашиглаад хамтдаа хичээлээ үзээд хамтдаа ур чадваруудаа сайжруулад хэдий та хоёрын одоо амьдралд аль хэдийн эрүүл бус харилцаа тогтсон байгаа ч гэсэндээ та хоёр анханасаа энэ гэр бүлийг үүсгэхдээ нэг нэгнийхээ төлөө өөрчлөлтүүдийг хийн, үр хүүхдүүдийн төлөө юу ч тулахад бэлэн байна гэдэг тэрхүү анхны бодлууд дээр үнэнж байгаад нэгнийхээ төлөө хичээгээд үзээрэй гэж хүсье. Ерөнхийдөө бол эмэгтэйчүүд ихвчлэн одоо хосын зөвлөгөөн дээр одоо маш цаг авдаг. Тэгэхээр хэрвээ та зөвлөгөөний цаг авахыг хүсэж байгаа бол бас зөвлөгөөнийхөө цагийг авч болно шүү гэж хүсье.